Нэгэн эмэгтэй утгалуулж хүнд шархацсан эгчийгээ эмнэлэгт авч ирдэг. Гэвч эмнэлэгт түргэж ирсний дараа хачирхалтай зүйл илэрнэ. Эмнэлгийн ажилтнууд шархацсан хүнийг шалгаад түүнийг эгч нь биш гэдгийг хэлдэг бөгөөд огт өөр эмэгтэй байж таарна. Энэ үед гол дүрийн эмэгтэй өөрөө ч эргэзэж эхэлдэг. Тэр үнэхээр эгчтэйгээ хамт байсан уу эсвэл өөр зүйл болсон уу? Тэгэхээр тэр эмэгтэй хэн болох? Энэ хоёрт юу тохиолдсон талаар The Woman in the White Car киноны тайлбараас үзцгээе. Нэгэн жижиг тосгонд байрлах эмнэлгийн үүдэнд цагаан машин хурдтай арьж зогсоно. Машинаас нэгэн эмэгтэй бууж ирээд дотроос нь хутгалуулсан өөр нэг эмэгтэй гарan туслаач гэж орилсоор кино маань эхэлдэг. Эмнэлгийн ажилтнууд хутгалуулсан эмэгтэйг яаралтай дотор оруулж амийг нь амархаар эмчилгээ хийж эхэлнэ. Харин нөгөө талд цагдаа нар айж зочирдсан эмэгтэйг тайвшруулан суулгаад яг юу болсон талаар асууж эхэлдэг. Гэвч хутгалуулсан эмэгтэй одоогоор ухаан ороогүй байгаа тул болсон явдлыг зөвхөн энэ эмэгтэй л мэдж байгаа юм. Тиймээс цагдаа түүнээс бүхнийг асуухад тэр болсон явдлыг эхнээс нь ярьж өгч эхэлнэ. Түүний нэрийг Дугён гэдэг бөгөөд тэр төвөөс нилээд зайдуу газар ганцаараа амьдардаг байжээ. Нэг өдөр тэдний эгчин найз залуудагаа хамт ирдэг. Гэвч тэр залуу жирийн хүн биш байлаа. Тэр эгчт нь байнга гар үрч дарамтлж маш ширүүн зан гаргадаг нэг юм байв. Нэг удаа Дугён хоол хийж өгтөл. Ийм хол газар ирж байгаад юун гойн бэ гэж уралж орилно. Эгчдүүс хоорондоо ярилцсангаа ягаа угааж явахад хүртэл чимээг байгаа ч гэж урилна. Ер нь тэр жинхэнэ хүчрхийлэгч зан гаргадаг хүн байв. Нэг шөнө Дугён орондоо унтжээтэл гаднаас нэг чимээ гарч байгаа юм шиг санагддаг. Тэр босоод харах үед нөгөө залуу эгчийг нь зодж байгааг олж харна. Байдал улам хурцтаж эгчин зүхтаах гэж гадагшаа гарахад залуу араас нь хутга барин хөөж гардаг. Үүнийг харсан Дугён ч мөн араас нь гарч ирнэ. Ингээд гуруулаа ноцолдож эхэлнэ. Тэр залуу маш хүчтэй байсан тул эгчийнх нь хоёр гарыг хугалж Дугёныг ч бас зохиж унагаадаг. Гэхдээ эгч нь арай гэж нэг чулуу аваад найз залуугаа зохиж унагааж чаддаг. Данч ноцолтооны дундуур харамсалтай нь эгч өөрөө утгалуулсан байж. Ингээд Дугён маш их айж сандарсан ч арай гэж машинаа барьж шархацсан эгчийг авч имлэг түргэж ирсэн нь энэ. Цагдаа энэ бүхнийг сонсоод баг зэрэг эргэлзэж эхэлнэ. Тэр Дугёноос чиний хийснээр эгч чинь хоёр гараа хугалуулсан байна. Тэр яаж чулуу авч найз залуугаа зохиж чадсан юм бэ гэж асуудаг. Мөн имлэгт ирэх замдаа усалдсан юм уу? Машин чинь нилээд эвдэрч гэмтсэн харагдаж байна гэж сонирхож лавлна. Гэтэл Дугён би сайн санахгүй байна гэж хэлээд өнгөрнө. Ер нь Дугён заримдаа сонин үйлдэл гаргаж баг зэрэг мартаж сандах эмгэгтэй юм шиг үйлдэл үзүүлж байв. Цагдаа эгчийнх нь найз залууг гэж хэлээд байгаа тэр хүний талаар дэлгэрэнгүй судлахаар гардаг. Гэтэл удалгүй нэг туслах цагдаа ирж юу болсон талаар асууж тодруулна. Тэгтэл хагалгаанд орж байгаа эмгэгтэй Дугёны эгч биш байж магадгүй гэж хэлнэ. Тэр туслах цагдаа Дугёны жинхэнэ эгчийн зургийг гаргаж ирээд үзүүлэхэд хагалгаанд орж байгаа эмгэгтэй огт өөр хүн байдаг. Үүнийг мэдсэн цагдаа буцаж орж ирээд Дугёноос хагалгаанд орж байгаа хүн чиний эгч биш биш дээ. Тэгэл энэ хүн чи яг хин юм бэ гэж асууна. Гэтэл Дугён 50 байдлаар тэр миний эгч Мигён гэж хэлнэ. Цагдаа гайхаж жинхэнэ эгчийнхэн зургийг дахин үзүүлэхэд Дугён мөн л энэ миний эгч Мигён гэж хэлдэг. Тэгэд бүр камерын бичлэг дээрх шархацсан эмэгтэйг харуулсан ч энэ бас миний эгч Мигён гэж хэлсээр байд. Удалгүй Дугён би ийм муудаг юм аа гэж хэлээ дахин сонин хачин үйлдэл гаргаж эхэлнэ. Дугён үнэхээр л ийм муудаг байсан бөгөөд шизофрен гэсэн онцтой нэгэн байдаг. Түүний эгч энэ имлэг сувлагчаар ажилладаг байсан бөгөөд дүүгээ асрахын тулд ажлаасаа гарч хэсэг хугацаанд тасарч байсан байж. Гэвч Дугёны биеийн байдал уламд орж эцэст нь ихэнхдээ гэрт нь ганцаараа ингэ үлдээдэг болсон байж. Ингээд хутгалуулсан эмэгтэй хэн болох яг юу болсон талаар цагдаа нар хэргийн мөрөөр шалгаж эхэлнэ. Цагдаа нар эхлээд Дугёны эгчийн гэрт очино. Тэнд очиод харахад үнэхээр тохилог дажгүй орон сууцанд амьдардаг харагддаг. Гэвч гэрээс нь онцгой сэжвэр олдохгүй тул буцаад эмнэлэг рүү явнаа. Эмнэлэгт иртэл Дугён би эгчтэйгээ уулзна гэж зүрхлэн баггүй өөмөнд дэгдэж байлаа. Цагдаа түүнийг тайвшруулаад түр хоргодох байр руу авч явдаг. Дараа нь цагдаа гарч ирээд Дугёны машиныг шалгаж үзэхэд тэр машин Жумман гэх хүний нэр дээр бүртгэлтэй байсан нь илэрнэ. Энэ нь Дугёны өмнө нь ярьсан эгчийнхэн найз залуу гэдээс өхөө юм. Жумман өмнө нь нэг хүнийг хүчрхийлсэн хэрэгт холбогдсон шорон цууж агаад гарч ирсэн нэг юм байж. Ингээд цагдаа болсон явдлыг дахин өөр өнцгөөс хамгаалж эхэлнэ. Түүний бодлоор Жумман гутгалуулсан эмэгтэйг хулгайлан машиндаа хийж хааныг тийш авч явах замдаа Дугёны гэрийн ойролцоо осолцсон байж магадгүй гэж үздэг. Ингээд цагдаа Дугёны гэрийг хайж олж очноо. Тэр үед цагдаад нэг зүйл сонь санагдана. Эгчин тийм сайхан орон сууцанд амьдардаг байж яагаад Дугён ийм газарт амьдруулдаг юм болоо гэж гайхаж эхэлнэ. Гэрлүү нь орох гэтэл хаалганы цоожийг гаднаас нэвцсэн байгааг цагдаа анзаарнаа. Утгаш ороод хартал өрөөнд дотор хаасайгүй ном, бэлэн гомон, бас базаж хаясан цаасууд өглөрсөн байдаг. Учир нь Дугён бол зохиолч хүн байж. Тэр бүр 10-аад ном гаргасан гоц ухаантай зохиолч гэдгээр алдартай нэгэн байв. Цагдаа нар болсон явдлыг үргэлжлүүлэн таамаглаж эхэлнэ. Тэдний бодлоор Жумман машин носолцсны дараа тусламж гуйхаар Дугёны байшин руу очсон байж магадгүй. Тэр барьцаалсан эмэгтэйгээ дагуулад Дугёны хаалгыг тогшсон байх боломжтой. Харин Дугён барьцааны эмэгтэйг өөрийнхөө эгч гэж эндүрээд Жумманыг хармагцаа. Энэ манай хүргэн үү гэж асуугаад ямар ч сэжиггүйгээр тэдний гэртээ оруулсан байж магадгүй гэж цагдаа таамагладаг. Цагдаа нар хайгуулаа үргэлжлүүлэн Дугёны гэрээс гарч уулын замаар явж итэл гэнэт Жумманы зогцос уулын дунд байгааг олж хардаг. Үүнийг харсан цагдаа яаран Дугёнтой уулзахаар түүнийг байрлуулсан хорогдох байр руу очино. Гэтэл Дугён тэнд байхгүй. Нөгөө талд эмнэлэг твтж байгаа утгалуулсан эмэгтэй өрөөнд Дугён ирчихсэн байлаа. Тэр эмэгтэйг дуудаж "Сэрээрээ, инсоо"
Инсоо сэрээрээ гэж хэлсээр. Яг энэ үед цагдаа ирж тарнаа. Гэтэл Дугён гинэт бай санамжаа алдаж байгаа мэт болж эхэлнэ. Ингээд хутгалуулсан эмэгтэйг Инсоо гэдэг нь тодорхой болно. Цагдаа нар Жумманы амийг хүнээсээ ирэхэд Дугёныг сэжиглэн баривчлана. Гэвч Дугён уйлан би алаагүй ихчтэйгээ яриа ихч минь бүгдийг хилээд өгнө гэж хэлсээр байв. Яг энэ үед хутгалуулсан эмэгтэй гинэт ухаан орно. Тэр сэрмэгцээ цагдаа дуударай би хэн хийснийг харсан гэж хэлнэ. Ингээд цагдаа нар түүнээс болсон явдлын талаар мэдүүлэг авч эхэлнэ. Инсоо нэг өдөр дэлгүүр орохоор явж хахад нь гинэт нэг хүн түүнийг цахилгаан бороогоогоор цохиж ухаан алдуулдаг. Тэр зэрхэд гар хүлэн хүлээтэй машины дотор хэвтэж байла. Хөдөлгөөн машин ямар нэгэн зүйл мөргөд гинэт зогсно. Инсоо дахин ухаан алдаж хэсэг хугацааны дараа дахин сэрнэ. Сэрхэд тэр нэгэн байшинд өөр нэг эмэгтэй хажууд хэвтчихэв. Тэр эмэгтэй нь Дугёны ихч байла. Харин хөдөлгөөн цаанаас Жумман гарч ирнэ. Тэр хоёрыг харахад хосууд бололтой байв. Жумман Дугёны ихчтэй маргалдаж эхэлнэ. Тэр үед Инсоо хүлээсээ тайлах гэж байгааг нь Жумман анзаараад уурлан сөөжүний шилээр түүний гарыг хугарталан цогтөг. Шүүн дунд тэднийг унтж явах үед Инсоо арай гэж цухтгийг оролдоно. Гэтэл нэг хаалга онгойж нэг эмэгтэй тутагшаа унаад ороод ирнэ. Тэр нь Дугён байла. Инсоо цухтах гэж гарахад нөгөө хоёр араас нь мэдээд гарч ирдэг. Яг тэр үед Дугёнч бас тэдний араас гарч ирэхэд Жумман уурлаад чи яаж гарч ирсэн юм? Чи тэрнийг сулсан уу гэж хашгираад Дугёныг цохиж зодож гарнаа. Үүнийг харсан Дугёны ихч дүүгээ өмөрөөд Жуммантай муудалцж эхэлнэ. Маргаа улам ширүүсэж эцэст нь ууралсан Дугёны ихч найз залууга санамсаргүйгээр алчдаг. Үүний дараа Дугёны ихч Дугёныг байшин дотор оруулаад гаднаас нь цоочлоод машинаа унаад цугцсан эмэгтэйг хайхаар явд. Энэ хооронд Инсоо нуугдсан газараасаа босож ирээд Жумман үнэхээр өгсөн эсийг шалгахаар ойртол. Гэнэт Жумман босож ирснээ Инсоог хутгалчихна. Яг энэ үед Дугён Инсоог хичээ гэж дуудаж машинд нь суухтан туслаад ингээд Дугён машинаа унаж Жумманаас цухтан Инсоог эмнэлэг түргэж ирсэн нь энэ. Цагдаа Инсоогийн мэдүүлгийг сонсоод хэргийг ихнээс нь дахин тунгааж эхэлнэ. Түүний бодлоор Дугён Инсоо хоёрын ярьж байгаа үг хитрхи шулуухан ямар нэгэн зүйл дутуугаа мэт санагдчихэв. Тиймээс тэр ганцаараа хэрхэн газар дахин очиж бүх зүйлийг дахин шалгаж эхэлнэ. Нөгөө талд туслах цагдаа Дугёнтой ярилцаад суужила. Тэр Дугёноос "Эгч чинь чамд яг яаж тусалдаг юм бэ?" гэж асуухад Дугён "Надад нойлын цаас гоймон авч өгдөг. Бас бодоход минь тусалдаг" гэж хариулдаг. "Бодоход чинь яг яаж тусалдаг юм бэ?" гэж дахин асуухад Дугён "Надад хаалга хааж өгдөг. Бас хаалгыг маань барьж өгдөг. 1 2 3 9 10 цаг ч гэсэн барьж өгдөг" гэж хэлнэ. Харин энэ үед хэргийн газарт очисон цагдаа Дугёны хоригдож байсан жижиг үүрэг олж хараад маш ихээр сучирдноо. Учир нь Дугёны ихч түүнийг нэг өрөөнд олон цагаар хорж тарчлаадаг байсан байв. Мөн цагдаа нар Дугёны сүүлийн 5 жилийн банкны тансны хулгайг шалгаж үзэхэд эгч нь түүний бүх мөнгийг авч өөрөө тансаг амьдардаг байсан тодорхойлдог. Ингээд цагдаа нар Дугёны ихчийг эрен сурвалжилж эхэлнэ. Харин энэ хооронд Дугён цагдаагийн газараас явах гэж байхад туслах цагдаа нь "Гарын үсгээ зураад өгөөч" гэж хүсдэг. Тэр үед Дугён цагаан машинтай эмэгтэй гэдэг нэртэй өөрийнх нь номон дээр гарын үсэг зурж байхдаа цагдаагийн машины түлхүүрийг сэмхэн авч орхидог. Удалгүй цагдаа нар машины түлхүүр нь алга болсныг анзаарнаа. Дугёны гарын үсгээ зурсан тэр номын төгсгөлд гол дүр машинтайгаа хавцлаас унаж амиа хорлдог тухай гардаг байв. Тиймээс цагдаа нар Дугён өөрийнхөө амийг хорлох гэж байна гэж бодоод яран араас нь хөөж эхэлнэ. Удалгүй тэд Дугёныг олж харнаа. Дугён "Игч намайг дуудаад байна" гэж хэлээд уулын ирмэг рүү өнхрөх гэж байхад цагдаа түүнийг зогсоож тайвшруулж амиа орлохыг нь болиулдаг. Тэр цагдаа өөрийн баг насны тухайч ярьж эхэлнэ. Түүний аав баг багт нь толгойг нь усан дүрж "Чи хизээч цагдаа болж чадахгүй. Хэрэггүй амьтан гэх мэт доромжилдог байсан" гэж. Дугёныг тайвшруулж байхдаа ойролцоо онголцсон машиныг олж харнаа. Тэр машинд Дугёны ихч байсан бөгөөд машинтайгаа усалтаж нас барсан байлаа. Усал гарсан газраас нэг тэмдэглэлийн дэвтэр олддог. Түүн дээр нэг координат бичээстэй байв. Цагдаа нар тэр координатын дагуу очиж шалгахад нэгэн охины зогц олддог. Тэр охин нь өмнө нь Жумманд хүчирхийлүүлж байсан охин байжээ. Жумман тэр хэрэгээс болж шоронд орж байсан бөгөөд судлагдаж гарч ирснийхаа дараа өшөөгөө авахын тулд дахин хулгайлж алж нуусан нь тодорхой болно. Дугёны ихч болон Жумман хоёр энэ хэргийг нуун дарагдуулах гэж оролдож байсан болтой. Гэвч байдал буруугаар эргэж тэд хоорондоо муудалцсан эцэст нь бие биеэрээ хорох хэмжээнд хүрч харин Дугёны ихч тухтаж явхдаа усалд орж нас барсан байв. Үзэгдэл солигдсон Инсоо цагдаад өөрийн өнгөрсөн түүхийг ярьж өгдөг. Тэр багада аав ээж нь салж хоёр хүүхдээ нэг нэгээр нь авч явсан байдаг. Инсоо аавтайгаа үлдсэн бол харин дүү нээжтэй хамт явсан байжээ. Харин Жумман гэх тэр эрэхтэн Инсоогийн дүү хүчирхэлж байсан хүн байв. Тэр хэрэг толбогдож шоронд орсон ч удалгүй суллагдан гарч ирсэн аж. Жумманыг шоронгоос гарсны дараахан Инсоогийн дүү гинэт ор сурггүй алга болсон байдаг. Харин цагдаа нарын олсон тэр координатын дагуу хайж үзэхэд олдсон цогцсон үнэндээ Инсоогийн дүүгийнх нь байсан тогтоогд. Инсоо энэ мэдээг сонсоод маш их цочирдож дүүгээ алдсандаа гүн харамснаа. Гэхдээ тэр үед өөрийг нь хулгайсан хүн мөн дүүг нь хүнээсэн алуурчин нэг хүн буюу Жумман гэдгийг огт мдээгүй байжээ. Хэрвээ тэр үүнийг мэдсэн бол ийм сул дорой байдал гарахгүй байсан гэж Инсоо хэлдэг. Нөгөө талд Дугён хичээхээ оршуулах хэсэлтээр байж байтал Инсоо ирнэ. Инсоо түнд "Чи бид хоёрын дуусгаагүй яриа байгаа баха" гэж хэлнэ. Ингээд жинхэнэ болсон үйл явдал ил болно. Гудамжинд нэг хүнийг цахилгаан бороохоогоор цохиж унгаагаад машиндаа ээж байлаа. Хулгайлж байгаа хүн нь Инсоо, харин хулгайлагдсан хүн нь Жумман байв. Инсоо Жумманыг хүлж "Дүүг минь хаана нуусан бэ?" гэж асуугаад түүний хэрцгийгээр зодож цохиж эхэлнэ. Инсоо Жумманыг авч дүүг нь байгаа гэсэн газар руу явж явах үед машины дугуйн гинэт тагарч машин цамаасаа гарч мод мөргөн осолддог. Тэр авт хамгийн ойрхон байсан газар нь Дугёны
байшин байж таарна. Байшингийн хаалга гаднаасаа тоочтой байсан тул Инсо хаалгыг эвдэж дотогш орно. Гэвч дотор нь хүн байгаа шинж огт харагдахгүй байлаа. Гэтэл ослоос болж Инсо ухаан алдаад унчихнаа. Хэсэг хугацааны дараа сэрэхэд нэг хүн шархыг цэвэрлээ сууж байдаг. Тэр нь Дугян байв. Инсо дуу засах багж байгаа юу гэж асуухад Дугян би дуугч засаад өгч олноо. Харин надад нэг тус үргэж намайг эндээс аваад яв гэж хэлнэ. Инсо уучлаарай би чадахгүй. Томилтоор явж байгаа юм гэж хэлэхэд Дугян машины чинь багажинд байгаа эрэгтэй ч бас томилтоор явж байгаа мó гэж хэлээд Инсогийн нууцыг мэдчихдэг. Инсо харин хариу үйлдэл үзүүлэхийг оролдох боловч Дугян хэтэрхий хүчтэй байсан учраас цэст нь аргагүй ирэхэнд түүний болцлыг зөвшөөрөхөө зур аргагүй бол. Ингээд машины дугуун зогтсон байсан хадасыг нь авч дугууг нь нөхөж хэвэн болгоно. Шүн дүнд болж тэр хоёр хоол идэн сууж байхдаа Дугяны талаар ярилцсан. Дугяны ихч мөнгнөөс болж түүнийг энэ байшинд галзуу гэж нэрлэн хорж байсан аж. Дугянаар ном бичүүлж олсон бүх орлогыг нь өөртөө авч тансаг амьдардаг байсан байжээ. Тэр бүхэл аав ээжээс нь үлдсэн бүх хөрөнгийг нь өөртөө авахын тулд ийм зүйл хийсэн байна. Харин Дугян өөрийн өрөөг зориуд галзуу хүн амьдардаг юм шиг харагдулсан байв. Тэр жинхнээсээ галзуурсан мэт дүрсгэж хичээхэн анхаарал сулрах үед нь цогтох төлөвлөгөөтэй байсан аж. Ингээд тэд ярилцсан сууж байтал гадаа машины дугаарнаа Дугяны ихч ирсэн байлаа. Дугяны ихч ирэхэд Инсо машинаа засаж арай амжаагүй байна. Өнөөдөртөө эндээ хоноод явъя гэж хэлдэг. Игчин дургүй байсан эцэст нь тэрнийг хонуулахыг зөвшөөрнө. Шүн дунд болж Инсо Дугян хоёр цогтохоор бэлтгэж байтал игчин гинэт гарч ирээд бүхнийг мэдчихнэ. Тэр уурлан Дугяныг зодож эхэлнэ. Инсо болиулах гэж оролдох үед игчин Инсогийн гар дээр гიშгэж гарыг нь угуулна. Дугян сандарсандаа машины багажийг онгойлгоход дотроос нь жуммаан гарч ирдэг. Үүнийг харсан Дугяны игч жуммаантай ноцолдож эхэлнэ. Ноцлооны дунд тэр жуммааны толгойроо том чулуугаар зөхиод түүнийг алчдаг. Яг энэ үед Дугян цогтох гэж байгаад ухрахтаа машинаараа игчигээ мөргөөд унгаачихна. Инсо энэ бүхнийг хараад маш их цочирдноо. Тэр жуммааныг үхсэн тарамсаж дүү маань алсан үхчихлээ. Одоо дүүгийнхаа цогцыг хаанагааг мэдэж авч чадсангүй гэж хэлнэ. Тэгээд тэр чамд ямар нэг зүйл хийлсэн үү гэж асуухаар Дугяны игч тэр очиход игчин гинэ тутаг гаргаж ирээд Инсог утгалчихдаг. Дугян цочролд орж машинаасаа буухад игчин аль хэдийн нас барсан байлаа. Тэр игчийнхаа нүдийг аниулаа сая л нэг гүнзгий амсгаа авна. Харин Инсо амьд байсараа тэр одоо дүүг минь алсан овш үхчихсэн болохоор яасан ч хамаагүй гэж хэлтэл Дугян. Би дүүг чинь хаанагааг мэднэ. Миний хийснээр хийх юм бол би чамд зааж өгнө гэж хэлдэг. Ингээд тэр хоёр хамтран бүхнийг нуух төлөвлөгөө гаргана. Тэд жуммааны цогцыг ууландаа авчиж хаяад Дугяны игчийг машинаараа осолцсон мэт харагдуулахын тулд машинтай хамт тусалд орсон мэт болгож орхидог. Мөн Инсогийн гарыг ч Дугяны игч хугалсан мэт болгож урдчлан төлөвлөсөн байдаг. Бүх зүйл ийм учиртай байжээ. Одоо үед Инсо би чиний хэлсэн бүхнийг хийсэн. Харин чи манай дүү хаана болсныг яаж мэдсэн бэ гэж асуудаг. Тэгэхэд Дугян жилийн өмнө нэг машин манай байшингийн хажуугаар өнгөрчилсөн. Манай байшингийн ойр орчим бүхэлдээ хувийн эзэмшлийн газар учраас энд бараг хүн ирдэггүй. Маш ховор тохиолдол учраас тусламжгүй хар очиход нэг эрэгтэй хүн нас барсан эмэгтэй цогцыг газар болж байсан. Тэр үед цогцос болсон эрэгтэй машины багажинд чинь байсан эрэгтэй хоёр нэг хүн байсан гэдгийг би багажийг онгойлгох хүртлээр мэдээгүй гэж хэлдэг. Ингээд тэр хоёр таалах өсөж өөр өөрийн замаар явцгаана. Дугян харин гэмт хэрэгтэн хэргийн газартаа заавал эргэж ирдэг гэж бодоод жуммаан цогцыг булчаад явсны дараа зам дээр нэг хатаас тавьж орхисон байж. Харин Инсо дүүгээ хайж ирэхдээ тэр хатаасан дээгүүр дайрч машин нослцсон байдаг. Нөгөө талд цагдаа аав дээрээ очиж удахгүй өөр газар руу шилжиж ажиллах болсноо хэлээд аавтайгаа салах өсгийнэ. Ингээд тэр сөүл рүү явхаар терминал дээр ирдэг. Түүний гарт Дугяны бичсэн цагаан машинтай эмэгтэй гэдэг нэртэй зохиол байлаа. Цагдаа номын арын хавцыг хараад гинэт нэг зүйлийг ойлгоно. Энэ бүх хэрэг үнэндээ Дугяны маш сайн зохион байгуулсан хэрэг байсныг ухаардаг. Ингээд цагдаа туслах руугаа залгах гэж байснаа зогтсон. Дугяны амьдрал өөрийнхөө нэвтрхий адилхан маш өрөвдөлтэй байсан гэдгийг ойлгодог. Өнтер зовлонгоосоо салахын тулд ийм зүйл хийсэн байхаа гэж бод. Эцэст нь цагдаа үннийг илчлэхийн оронд нуун дарахаар шийдэн кино манд үсдэг. Та нар цагдаагийн оронд байсан бол энэ хэргийг зохиолж эмгтээд өөрүүлэх байсан уу? Эсвэл тэр үнэндээ буруугүй гэж бодож байна уу? Өөрсдийн бодлыг комент дээр үлдээгээрэй. Энэ хүртэл хамт байсан үзэгчдтэй маш их баярлалаа. Хэрэв тань энэ кино тайлбар таалагдсан бол лайк дарж мантуухан суугаа subscribe хийж дэмжээрэй. Баяр таа.